Тэгэхээр өнөөдөр гадар хөдлөлтийн асуудлыг идэвхжлийн асуудлаар бас чухал мэдээлэл өгч байна. Тэгэхээр сая 10 сарын 3-ны өдөр Баяндүрх дүүргийн Улаастай хөндийн салбарт шарын аман 4.4 хүчтэй баалын хүчтэй гадар хөдлөлт боллоо гэж манай онцгой байдлаас анхааруулж байгаа. Тэгэхээр би энд дэлхийн улс орнуудын гадар хөдлөлтийн давтамжуудыг хүчийг баалыг харьцуулаад сууж байна л да. Японд бол 4-өөс дээш баалын гадар хөдлөлтийг өдөр болгон мэдээлж байгаа. 4-өөс дээш баалын ер нь 4-өөс 5 баалын гадар хөдлөлт Японд өдөр болгон тохиолдож байна л да. Өдөр болгон. Тэгэхээр энэ дээр яг өдөр тутмаараа цаг минутаар ингээд гаргаад тавьчихж байгаа. Интернет дээр гадар хөдлөлтийн рекорд мэдээллүүд гэдэг. 4-өөс доош баалын гадар хөдлөлтийг бол ерөөсөө мэдээлэхгүй байгаа. Ерөөсөө тоохгүй өргөж байгаа. 4-өөс доош баалын гадар хөдлөлт бол бараг яг та бүхний өгсөн мэдээлэлээр бол 4-өөс доош баалын гадар хөдлөлтүүдийг аваад үзэх юм бол Монгол улсын хэмжээнд бараг өгсөн мэдээллийг чинь өдөрт нь 365 хоног туваах юм бол өдөрт нэгээс дунджаар 5 гадар хөдлөлт Монголд болдог юм шиг мэдээлэл ирж байна л да. Яг Улаанбаатарын Гүнжийн амаас Эмэлт орчмын энэ газар нутгууд бүр Монгол улсын хэмжээнд тэр 4-өөс доош баалын гадар хөдлөлтийг аваад үзэх юм бол хамгийн аимшигтай бүс нутаг. Буруугаар ойлгох юм бол хүн амьдарч болохооргүй гадар нутаг шиг харагдаад байна л да. Гадар хөдлөлтийн давтамжийг аваад үзэх юм бол сүүлийн 15 жилийн дотор гадар хөдлөлтийн давтамж нь 10 гаруй дахин нэмэгдчихсэн. Бас хүн амын тоон бас 10 гаруй дахин нэмэгдчихсэл байна л да. Уг нь гадар хөдлөлт ихтэй гадрынхаа хүн амыг цөөлөх бодлого барьвал илүү зөв. Гэтэл манайхан бол 10 жилийн дотор эрс нэмэгдүүлэх бодлого барьсан байна. Тэгэхээр Монгол төрийн мэрэгэн ухааныг би бас ойлгохгүй байна. Тэгэхээр энэ Японы дурслагыг хар. 4-өөс дээш баалын гадар хөдлөлтийг мэдээлдэг. 4-өөс доошх нь яагаад мэдээлэхгүй байдаг. Энийг хар. Дэлхийн хамгийн хүчтэй гадар хөдлөлт 9.5 баалын хүчтэй гадар хөдлөлт 1960 он гэж бүртгэгдсэн байна. Чилийн гадар хөдлөлт. Тэгэхээр мэдээж анхааруулга өгч байгаа маш сайн хэрэг. Авах арга хэмжээнийхээ тухай бид нар ярих хэрэгтэй. Улсын их хурл дээр ярьж байгаа учраас Гүнжийн ам манай Баяндүрх дүүргийн гүнж сонгон хайрхан Эмэлт хооронд бол аюултай бүс гэж үзэж байгаа бол улсын их хурлаас тогтоол шийдвэрээ гаргаад засгийн газартаа чиглэлээ өгөөд явах зүйтэй байхаа. Өнөөдөр бол энэ мэдээлэл ард иргэдэг айлгах гэж чиглэсэн мэдээлэл биш. Ер нь гадар хөдлөлтийн давтамжууд эрс нэмэгдсэн байна гэдгийг л харуулж байгаа. Ойлгож байна. 4-өөс дээш баалын хүчтэй гадар хөдлөлт бол Монголд бол маш ховор тохиолдож байгаа. Ховор тохиолж байгаа. 4-өөс доош нь бол бараг өдөр болгон тохиолдож байна гэж бид ойлгож байна. Тэгэхээр энэнийхээ ялгаа хараарай. Жичирхийлэл гадар хөдлөлт хоёрын ялгааг сайн иргэдтэй зөвөр ойлгуулаарай. Бас мэдээж дохио сигнал өгч байгаа нь бол зөв хэрэг. Гэхдээ дэлхийн дундчтай бас харьцуулж хараарай. Дэлхийн дундчтайгаа харьцуулж хараарай. Иргэн тойрныхаа гадар нутагтай харьцуулж хараарай гэж хэлмээр байна тий.